Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ хосын зургийг зурхаална. Ингээд өнөөдөр арсны өнгө гаргаж сурна. Тэгээд арай чухал бодиттой зургийг хэрхэн зурх талаар хэлж авцгаана. За яг гэхээр хамгийн түрүүнд бүгдээрээ форматаа. За ерөөд юм ганцхан формат байвал ер нь цохимжтой. Формат шалгалаа татах юм. Ингээд баримжаагаараа 2:1-ээр дуусгоо. За энэ маань маш бүдэг байхгүй бол дараа нь зургийг маань нэвтлээ бас юу харагдана. Өөрсдөө төрүүлэхгүй тулд за ямар ч тач нэг хүмүүсийнхаа дүрийг гаргахын тулд энэ дөрвөн зураасаа 4 хуваагаад баримжуулж байгаамаа. За дараа нь яах вэ гэхээр ерөнхийдөө нэг хоёр гол дүр маань хаанаас хаан байх хамгийн гадна талын хүрээ зураасыг зурна. За энэ маань болохоор ерөнхий эндээс энэ хүртэл 3:2 дээр. За энэ хэсэг маань болохоор ингээд 2:1-ээс баг зэрэг байгаа тийш. За ингээд багшаа 2 болчихж байгаа. За энэ цаашаа яах вэ гэхээр ерөнхийдөө бүгдээрээ багшаа 2 газарцгаараа гадна талынхаа энэ ерөнхий хөдөлгөөнөөр ингэж ерөнхийлж явсаар хагаад тусдаг зураг байгаа. За энэ дүрсийг авах. За энэ маань ингэж явсан одоо буцаад ингэж тогтгошгоо явна. За ойролцоогоор эндээс энэ хүртэлх зайны 2:1 тавьцаа. Дахиж нэг гурвалжлаа. За энэ зураас маань өгүүлж явсаар байгаа. За дахиад 2:1 дээр ирлээ. За яг иймэрхүү дүрс үсэх хэрэгтэй бүгдээрээ. За энэ дараагаар яах вэ гэхээр эрэгтэйгийн маань толгой энэ хэсэгт байлна. Одоо эндээс энэ хүртэлх зайны 2:1 хавцаа. Эрэгтэйгийн маань толгой ингэ байлна гэсэн үг. За ингээд нэг бүрийг бодчих болно. За эмэгтэйгийн маань толгой. За ингээд давхцаж байрлаж байгаа гэж анзаараарай. За одоо нэг хамгийн анх зурсан эдэн маань болохоор яг нэг хоёр гол дүрийн маань хамгийн гаднах хүрээ зураасаа ингэж болгож байна. За эндээс одоо эмэгтэйгээ бүгдээрээ төрүүлээ гаргаж. Энэ эмэгтэй маань толгой ингээд агшаа өгснө. За эндээс ахуулаад эхлээд ингээд нөгөө шууд уран нарийн гаргахаасаа илүүтэйгээр дүрсүүдэд талбайтай зөв байрлуулах нь хамгийн чухал гэдэг. За энэ яг 2:1-ийн шугамаа дайруулаа. Тэгээд эмэгтэйг маань гаргаа. За одоо ингэ гарах юм бол өшөө тод болж ирж тий. Эмэгтэй нь ингээд эрэгтэйгийнхаа толгойг барьсан байгаа. За эмэгтэйгийнхаа хүзүүг нь өшөө ингээд хөгжлүүлээд өгье. Эмэгтэйгийн маань хүзүү энэ гарнаас маань нэг тийм хол өргөн байхгүй. За эмэгтэй маань гар ингээд гараад ирлээ. Одоо ингэ харах юм бол ингээд нуруу үзэг гэсэн маань орж ирж байгаа. За бүгдээрээ одоо эрэгтэй луг орцгоё. Эрэгтэйг маань толгой энд байна. За энэ гарнаас маань баг зэргийн дотгошоогоо толгойн байгаа гэж бодоод. За ингээ хажуу тишээ харцсан. Чихний нэг байрлаж. За эмэгтэй маань баг хажуу тишээ харцсан. Чихний нэг байрлаж. Тэгээ бүгдээрээ хажуу тишээ харсан байгаа. За ингээд баг багаар зурсаар идэл ингээд дүрс маань улам гой тодорч ирж байна. За хосууд маань тэрвэрлсэн байгаа. Одоо бүгдээрээ эмэгтэйгийнхаа гарыг зурцгаая. Энэ 2:1 шугам байна. За 2:1 шугамны жохон дэдлээс нь ахуулаад
Ингээл зүгээр бодохны хагас дугуй хэлбэртэй. Эмэгтэйгээ тэмэрч байгаа гэдэг. Сүүлд зураарай. Тэгэхээр яг нурууны хоорхоо яг бэлхүүсээс нь тэмэрч байгаа тийм ээ. За бүгдээрээ нуруу хэсгийг өшөө жоохон тэгшлээд өгөх юм бол ихтэй маань нэг гоё нуруутай болж ирнэ одоогоор жоохон бүгдээр болчихно ш. За эндээс ахуулаад ихтэй нуруу хэсэг болон пижакны хэсгийг бүгдээр гаргах. За хоёрын нэг шумаасаа ингэж эмгтээлэг өшөө давсан байдлаа. За ингээ хос хоёрын маань ерөнхий хар зураг гарлаа. За одоо энэ бүгдээр деталууд нэмээд явнаа. За эрэхтэй нэг гар нь энэгээр орж ирээд нуруу хэсгийг ингэж гурвалжид зурсан байлаа. Тэгэхээр нөгөө гар маань ингэж ардуур нь орж ирээд нисгээс нь хөвөрцөн байгаа. Буюу өөрлөгөө ортолцсон байгаа. За ингээд гурвтайгаа яг ингээд харагдаж байгаагаар нөгөө хоёр гурав нэг ардуур гарцсан байгаа учраас жаа гурвыг зурлаа. За эрэхтэйгийнхаа хажуу талаас харцсан байгаа үсийг зурцгаая. Бүгдээрээ удахгүй болох асуудын баярыг тохиолдуулан хэн зургийг хайртай хүндээ зурж өгвөл бас гоё бэлэх болно. За чих маань ингэ хажуудлаасаа гарч ирлээ. За усны маань үлдсэн хэлбэрүүдийг болохоор будгаараа гаргаад өчнө. За одоо бойлцоо бодоход хөмсгөр нэг хязгаар байгаа гэж бодоод эмэгтэй хацаараа гаргацгаа. За одоо нэг эхлээл нэг хүний хаймыг гаргаж байгааг амар агац жишээ нь одоо эртэйхэн болохоор гарангуучууд эмэгтэйхэн толгойн ер нь хайцсан гараад ирчих тийм ээ. Одоо эмэгтэйхэн нурууны энэ хотел гарч ирэхэд эртэй ч гэсэн ингэж ерөнхий яг төстэй хооронд нь харьцуулах нь их амархан болоод явна. За эмэгтэй маань одоо нүүрний хэсгийг зурцгаая. За нүүрнээс өмнө бүгдээрээ үсээ гаргацгаая. Төдшөө гарцсан. Үсээ шууд сэлбэртэй байгаа. Тэрээ яг өөртөөхөө хөргийг зурж ийн гэж бодоод хажуу талаасаа гарсан зураг магадгүй харж байгаа. Үсийг нь хувцсыг нь өөрчилж болно. За маш амарханаар нь одоо эмэгтэйхэн нүүрний хуваалтыг гэх юм бол за ингээ үсийг гаргацсан байгаа гэж амархан. Ирүүнээс энэ духны дээдлэх хүртэлх зайгаа бүгдээрээ 3 хуваалаа. Хамгийн дээдлийн шугам маань хөмсгөний шугам байгаа. Хоёр дахь шугам маань хамарны шугам байгаа. За энэс цаашаа ирүү гэж бодоод хэцгээчнэ. За эмэгтэй маань царай гараад ирлээ тийм ээ. Энэ цусан. Энэ хэсэгт маань нөгөө хэвлэлцэн байгаа учраас хувцс маань нэлээд уусаад харагдана. За хүсэх юм бол ингээд биений хэлбэрийг нь шууд тослоход гэж болно. За одоо ингээд бүгдээрээ хар зураг гаргацсан юм чинь архив фоноос эхлэх бодно. За арсны өнгө бол ер нь хамгийн сүүлд гинэ. За тийм болохоор бүгдээрээ фоноос эхлэе. За надад хэрэгтэй өгнөд болохоор за энэ өнгө маань хатаг болохоор болж байгаа. Цэнхэр ягаанч одоо цагаан тэгээ хар өнгө байгаа. За ерөнхий артлын фон маань саарл хар өнгөтэй байгаа. Тэгэд ягаад энэ хоёр өнгө орж байгаа вэ гэхээр одоо зөвхөн яг хар цагаан хоёрыг холихоор ийм уйтахтай саарл өнгө гардаг. Гэтэл бас энэ саарлаа ингээд ихнээ саарлч гэлээ бас ийм өнгөтэй байлгаад юмаргүй ш тийм ээ. Тэгэхээр баг зэргийн цэнхэр өнгө хойлоход л ингээд энэ маань жирийн сарл өнгөөс маш өөр гоё өнгөлөг харагдаж өгдөг. Тийм учраас ийм сарл өнгө авсан байгаа. За артлыг бодоод эхлэе. За одоо ингэхдээ шууд хажуудлын цуг давхар дад явчих болно. Артлын фон маань олон дахин хөрөлтгүйгээр ерөөхдөө шууд дуусаад явах болно. За ингээд байгаа цэнхэр саарлаг өнгө хийгээд за одоо тэнгууд нөө хар зурглалгаа ингээд яг гоё тулгаад явна шүү. За яг энэ 2-1 зураас агаад энэ хүртлээ энэс дэшегээ саарлаараа гэж бодчих. За дахиад саарлаг өнгө найрууллаа. За арай жоо дараа сарлууллаа гэдэг зүгээр дээрээ ягаан өнгө нэмж өгцгөөе. За
ингээд гой дээш нь доош нь татаад явъя надад. За дахиад цайвар цэнхрийг нариуллаа. Ингээд голоор нь ийм өнгөөр яг найтан дээр нь уусгах юм бол их гоё болно шүү. За энэ хүмүүсийнхээ дүрслэл жоохон баг зэргийн орцондоо ч зүгээр. Одоо цэнхэр яганаа хоёулаа нэрлэе. За эмэгтэйгийнхаа энэ хүзүү хэсгийг бас мөн тулгаад хийчихээ. Тэгээд дараас нь дүрсний нөхөд мэдээж гадуурн зурчиж болох учраас ингээд ичнээс сааралч гэлээ яг нэг төрлийнх биш ингээд баг зэргийн ингээд голоороо цайралтай гаднаасаа бараан байх юм бол энэ маань маш гоё агаарлаг байдал өгсөж байна. Ерөнхийдөө ингээд анзаарах юм бол акрилыг бас тэгж олон яагаад гэдэггүй. Тэр болгон бусдаа нариулаад идэггүй. Хитрхи бусдаа нариулчих юм бол яг нэг артлын хост манд харагдахгүй. Усан мудаг шиг харагдах гэдэг. Тунгалаг дээрээ. Тийм болохоор ингээд миний хувьд болохоор будгаа нэлээ их аваад за артлын юудсан хатл нэг иймэрхүү байдалтай орхиод за энэс доошоо явах вэ гэхээр бүхэлд нь харан өнгөр хийнэ. Саний саарал дээр ягаад жоохон хар сааралт байсан ч болно шүү тийм ээ. За энэ маань яг тасаар болохоор ингээд хитрхи уусахгүй тийм баг зэргийн саарал болох. Тэгээ өмнөхөө бодвол арай баруун саарал. За ингээд энэ маань юу уусаад ивэл дараа нь хар саарал өнгөх хоёр дахь гарах гад хэцүү биш учраас зурчнаа. Зэрэг авсан даа дүрцгээ. За нартлын фоно тоглоход юм жижигхэн цагаан хэсгүүд үлдсэн байх вэ? Сайн анзаараарай. Анийсан маань болчвол одоо бүгдээрээ хувцлаа нарцгаая. За хувцсан дээр ташааны үед юм хөхөнг жоох оруулна. За тэрнээс өмнө одоо ч энэсээ тасгаар өнгө авч жагаад эрэгтэйгээ хаа хувцсны гадна талаар нь хөрөөлж өгцгөөе. За нэмэгтэй гарыг бас анзаараарай. Яг энэ хэсгийн заагийг нь бас яг гоё анзаараад яваарай. Өмнөхөө ингээд саарл болохоор яг энэ хараасаа баг зэргийн ялгаад нь
эртнийхээ хувцсыг ингээд ялгаад өгцгөө. За эртний хувцс үндэлээ гэхэд айд захыг нэгэд өгч. За одоохондоо хараар зурж байгаад бүгдээрээ 2 дахь өнгийг нь оруулаад ирэх юм бол сүдмэр сайн алхахна. За одоо гол руу нь явах вэ гэхээр синхронгүй бүхлээд авчих. Тэгэхээр нөгөө пижакныхын материал ялгаж ирж байгааз артлын фонд нэг цагаан өнгөө харангуйтай хойлоод ийм цаарлан гаргасан бол одоо болохоор яг энэ цайвар цэнхэр өнгөө харангуйтайгаа хойлоод пижакныхаа гэрээс өдрийг гаргаж байгаа санах хэрэгтэй. Тэгжээж ингэж ялгагдаж байгаа шүү. За одоо эндээсээ ингээд гэх юм бол нөө пижакны маань яг нугларч байгаа ханцуу эсгийг нь гоё тодорхойлдог юм. Пижакны хаяг эсийг тодорхойлохын тулд ингээд карма эсгээ зурж. Зүгээр л ингээ хаар төрөгч. Тэгэхэд гэрээс өдөр маань үлдсэн юм байна. Нөө. Одоо ингээ бүгдээрээ энэ зурган дээр арсны өнгөөс гадна хувцсны гэрээс өдрийг гаргаж сурч байгаа. Одоо өөрөөр хэлбэл одоо энийг монотон гэж хэлж болно шүү дээ. Хар саарл энэ дундаас гэрээс өдрийг бас ялахыг сурч байгаа. За одоо ингээ эртний хувцсыг ялгацсан учраас бүгдээрээ эмэгтэй хувцстай гарыг. Эмэгтэй маань хар өнгийн хувцстай. За одоо ингээд энэ артлын фоныг нь анх найруулсан өнгөөрөө ингээд цагаан ягаантайгаа холиод саарлага бодно.
За бүгдэнд нь арсны өнгө найруулахад цагаан шар, нёягаан, улаан бас цамир ногоон өнгөд хэрэгтэй. За арсны өнгө маань ерөнхийдөө суур өнгө нь болохоор цагаан шар, улаан өнгнөөс ингээд холио гаргачих болдог. Гэтэ нөө арсны суудар маань болохоор баг зэргийн ногоон туйд байдаг учраас улаан дээр ногооноо нэмээд энэ арсны сүүдэр хэсгийн өнгө гаргаж ирж байгаа шүү. За эхлээд арсныхаа өнгнүүдийг ингээд талбарт нь найруулчих. За ингээд яг энэ энийг суур өнгө гэж бодоод за эрдсэн энэ хоёроо нийлүүлээд баг зэргийн бараан болгоод арсаа бүхэлд нь эхлээд тагланаа. Тэгснийхаа дараа бүгдээрээ гэрэл сүдрээ тавихгүй бол арсны маань өнгө жоохон хэцүү байдаг. За ингээд нэг дундаж тооноо эхэлж өгчөөд дээрэс нь одоо гэрэл сүдрийг нэмж авах гэсэн үг. За одоо ихтэй яг нөгөө нэг анхны гаргасан хар зургийнхаа гоё дагуу эхний ээлж маш гоё жиг бодох хэвээр. За эхний ээлж нь нөгөө нэг акрилны мандаар энэ цайвар өнгөөр зурангууд харандаа жоохон уусаад байна. Гэтэ нөгөө эхний таглалт учраас санаа зовлтгүйгээр ерөнхийдөө ингээд бүх юмудаа хичнээн. Тэгээд дараа нь гэрэл сүдэр дээр энийг цэвэрлээд яваа. Яг хар зураг маань харагдаж байгаа учраас би эмэгтэй хар царайг ингээд арчлаа. За юмны хамгийн хэсгийг ч гэсэн ингээд арчиж. Ардаас нь харандаа маань гэрэлтэж харагдаад байгаа учраас за энэ зарим энэ хамарны хэсгүүдийг мөн давхарлаж байна. За одоо ингээд нөгөө нэг таглаагүй хэсгүүдэд бүгдгээ талаад ирэнгүүт зураг маань их ойлгомжтой харагдаж байгаа. За одоо ингээд арсны өнгө найруулаад бүрэн хатааг байгаа дээр бүгдээрээ гэрэл сүдрийг хийж эхэлцгээе. За бодоо нэг жин хүн шимжин цус гүйж байгаа. Тэгээд яг энэ хацарны эсвүүд энэ гарны энүүгээр ч гэсэн жоохон ягаан туяа оруулж өгцгөө. За энийхээ дараагаар бүгдээрээ гэрлийг нэмцгээе. За гэрлийг нэмэхдээ цагаан шар өнгөө нэмж хийцгээе.
За тэгээд ер нь бол анх найруулсан арсны хүн дээрээ л нэмээд яваад гэж шүү. Тэгэхгүй өөр газар тусдаа найруулчих юм бол яг сайн анхныхтайгаа уусч өгөхгүй. За одоо ингэж гэрээс өдрөөдөө нуусгаад хийгээд байгаа. Энэ талаас гэрэл байгаа гэж бодоод тэгэхээр одоо нэг эмэгтэйчүүд маань бас нүүрэн дээр гэрээс өдөр тавьдаг те. Яг тэр нөгөө ясныхаа товор хэсгүүд дээр гэрлүүдэд тавьж өгнө. За эхлээд нөгөө нэг шууд ингээ кодод буддаг зураг шиг будаад эхэлчих юм бол атлын нөгөө харандаа маань дарагдаж өгөхгүй шүү. Тийм болохоор анханасаа гоё ингээд уран зургийн хэлэхтэй зурцгаая. За чихэн дээр мөн баг зэрэг гэрэл ирж өгнө. За одоо ингээд яг нөгөө хоёр тал руу толохгүйгээр гол хэсгээс нь цайруулж өгч байгаа шүү. За одоо ингээд за нүүрт за энэ гарын гарлаа болохоор одоо хуруу гарыг цайруулж өгцгөөе. Бүгдээрээ одоо энэ гадна талд нь илүү гарсан хэсгүүдийг бичварныхаа хувцсныхаа хар хэсгээр хэлбэрийг нь тодорхойлж амар байдаг. Хэсгийн шууд гадыг гол хэсгээр цайруулаад өгөх юм бол гоё гарны маань хэлбэр гэд бариад амаар хатна. За одоо бүгдээ эртэг хаа царайлга орцгоё. За эртээ маань яг эмэгтэйгээсээ баг зэргийн бордууд байх юм бол нэрийн зураг нь илүү тохиромжтой. Яагаад гэвэл мэдээж энэ чинь наан цанд байгаа хоёр хүн нэг нь сүдэрт байгаа. Тэгээд цайвраа тодруулахын тулд артлын бараанаар хийх хэрэгтэй шүү. Тэгээд тэрнтэй адилхан баг зэргийн бордууд хийцгээе. За шүү улаан дээр байгаа юм нэмээд өгцгөөе. За энэ байгаа нэг зах байгаа шүү дээ. Эрэгтэйгийнхаа мэдээж хувцсны энд бас зах. Одоо нөгөө ханцуу гарч ирэн гэж тооцоолоо. Тэрээ арай нарийн бэрээ барьцгаагаад цагаан авцгаая. За цагаан дээрээ цэнхэр нэмээд баг зэрэг цайвар цэнхэр болголоо.
Ингээд энэгээр маань цагаан цамсны маань ханцуу гарч ирж байна гэж бодоод ерөөхдөө сүүдрийг ингэж бодоод хийчихэ. За одоо энэ эргээд бүгдээрээ харангуй барьсан. Харангууроо яах вэ гэхээр одоо энэгээр ингээд энэ илүү гарсан хэсгүүд байгаа шүү дээ. Эднэрийгээ бүгднийг гоё дарж өгцгөөе. Тэгээд нөө хосуудынхаа нүд хамраамыг нь тодорхой болгоцгоё. За одоо нэг анхны харангуйтайгаа барьж агаад за энэгээр нь ингээд ирмгээр нь илүү гарсан хэсгүүдээ ингээд бабаар цэвэрлэг чинь энэгээр нь нөгөө нэг ханцууныхаа нугаларж байгаа хэсгүүдээ гоё шууд тодорхойлгоод өгье. Зарим хэсэг ингээд тодорхойгүй ингээд харлаад үлдвэл бас гоё шүү дээ. За ингээд дошоо сүүдэр гэж бодоод харлуулчих. За энэ ирмгийг бас ингээд гоё цэвэрлээд өгцгөөе. За одоо яг нэг иймэрхүү жижиг сажиг хэсгүүд маань зургийг маань шавьтай болгодог учраас энэ гоё гүйцэтгэлийн хэсгүүдээ янбай хэсгээрээ за одоо өөр дутуу харагдаж байгаа хэсгүүд маань болохоор энэ гадна талын саал хэсгүүд маань бас зургийг аюул дутуу харагдуулаад байна тийм ээ. За тэр хэсгүүдээ дахиад нөгөө цэнхэр өнгөтэйгээ хойлоод цагаан ягантайгаа хойлооч. Ингээд эдгээр маань ингээд ийм гоё хурц ийм тасдaltaтай байх тусмаа их гоё харагдана. Өмнө нь бол зургуудаа ингээд яг нэг уусгаад барьдаг байсан бол энэ зурган дээр маань яг ингээд фон хүн хоёр маань тасарч харагдах их гоё. За гадныхаа нэг хэсэг. Тийм байгаа. За одоо энэ ингээд жоохон ийм саарал нөө цагаан цэгтэй хоост нь бүрэн дарагдаагүй гэсэн маань зургийг маань маш дутуу харагдуулж байгаа. Эртнийхээ үсэн дээр баг зэргийн нөгөө гэрээс өдрө хийгээд байгаа юм. Бичлэгтэй. За одоо бүгдээрээ нарийн бэрээр цаагаад улбар шар өнгө дээр хар өнгө нэмээд бор өнгө үсгэцгээе. За ингээд бор өнгө нэрлэлээ. Зэргийн яа өнгө нэмээ. За ийм дулаахан өнгө үсгэх хэрэгтэй. Одоо бүгдээрээ хөмсгөө нүцтэйгээ эцгээе. Хичнээн хараа хийх хэрэгтэй ч гэлээ эхний ээлжинд иймэрхүү бор өнгөөр гарахгүй бол одоо шууд нөгөө нэг
Өнгийн юм дээр одоо хар өнгийн цаас хайшлаа нацсан юм шиг юу харагдана. Тийм болохоор тэгэхээр ингээ бор өнгөөр жоохон уусгаж зурж байгаа. За ингээ сарвасаа хийчих. Мэдээж чихнийхаа энэ хэсгээр жоохон сүдэр оруулчихъя. За 90-ийн энүүгээр маань бас сүдэр орж ирнэ тийм ээ. За одоо нөгөө бэлтгэж авч байгаа. За одоо ингээд арсны онгоо найруулаад бүгдээрээ сүдрийг нийцгээе. За баг зэрэг шар өнгө нэмэх юм бол лагдон гарах нь. За баг зэргийн услаад шингэн байдлаар усгаж өгцгөөе. Энэ хамарныхаа энэ хэсгийг ч гэсэн ингээд гоё тодруулаад өгцгөөе. За оруулыг нэг одоогийн байдлаар бор өнгөөр ерөөхдөө хаана байрлахыг нь тэмдэглээд өгье. Тэгчээд хатсан хойно бүгдээрээ харангүй хийцгэнэ. За нэмийн хэсгийг нэгж орхиод сүдэрч өгнө. Арсны өнгө маань хатчих. Тэгэхээр дахиад энэ хэсэгт нь жоохон өнгө найруулж. Тэгээд энэ хэсгээ ингэж гоё уусгахгүй бол нэг хатж өнгөтэй уусах байгаа ш тийм ээ. За одоо эргэтэйгийнх нь нүүр ам дээр түлхүү ажиллацгаая. За мэдээж хөмсг нь бол энэ хавцаа байгаа. Хөмсний нүгээр сүдэр орж ирлээ. За чихэн дээр нэлээд ажиллацгаана. Эргэтэйгээс маань ерөөхдөө бараг ганц чихэн харагдаж байгаа гэхэд харагдахгүй. За 90-ний яс орж ирлээ. За эмэгтэйг маань ингээд зарим гарын ойлгомжгүй байгаа хэсгүүдийг саний арсны бараан сүдэр хэсгээр бичлээ. Энэ эргэтэй гарынхаа гээд хоёр талаараа сүдрийг хийгээд байна. За ер нь бол гар зурхад бол хамгийн хэцүү байдаг. Нүүрнээсээ илүү хэцүү байдаг. Тийм болохоор яг гарын дээр маань юу гоё болохгүй байвал санаа зовлтгүй. Хэрвээ энэ гар бүр хэцүү байгаад ивэл зурхгүй байсан ч болно. Яг тийм зурганд маань онц шаардлагагүй гар байгаа. За одоо ингээд хоёр талаараа сүдрийг хийсэн чинь саний найруулсан арсны өнгөө нэмээд голоор нь гэрэл хийдэг. Үзүүний хэсэг юм харуулж өгье. Одоо мэдээж бэлтгэх хавруулыг хийцгээе. За арсны өнгөн дээрээ улаан өнгөө холж хийхгүй бол улаан өнгийг дангаараа шууд хийнгүүт яадаг байлаа. Нөгөө өнгийн цаас хайшлаа нацсан юм шиг болчих шүү. За одоо нүдэн дээр нь болохоор тасгаар өнгөө бариад нарийн бэрээрээ контур зурцгаая. За хөмсгдээр нь бас зарим хэсэгт нь дараа хийгээд за энийг нь арсны өнгөөр дахиад жоохон цайруулж та жоохон юу болчихлоо. За эргэтэйгийнх нь одоо нэг энэ
арьсуус хоёрын заг хэсгийг нь анхны байгаль зурж байхад нөгөө мод ингээд доошо ташуулсан шүү дээ үсний шиг. Ирэн шиг ингээд жоох оруулаад өгөх хэрэгтэй. Бүгдээрээ ерөнхийн энэ хүн зурах техникийг сурсан тохиолдолд дараа нь одоо энэ эмэгтэйгээс ч эрэгтэйгээс ч ямар ч хүн болгоод өөрчлөлт зурах боломжтой. Ерөнхийн энэ хөдөлгөөн гарсан байхад л зураг маань гоё болно. Хүн маань ингээд ерөнхийдөө ингээд яг чихмэх гар мар ингээд яаж зурхаа мэдэхгүй байл зүгээр л өөрсдөө толинд хараад хийхэд болно. Ерөнхийдөө яг хүн зурж байгаа нэг гоё юм бид нэр өөрөө өөрсдөө одоо модель буюу натур буюу модель нь болж өгч чаддаг. За эртний хожгийн зурсны чимэгтэйхэн за наагур нь ингээ ус оруулж. За одоо ингээд авсан юм байна. Хамрны хэсгийг шууд сүдэрлээ. За нүдний энэ хэсгийг яг уртлын нэг жоохон юугаар ороод байгаа ч тэр хэсгээ дээрээ арьсны өнгөөрөө цайруулаад. За одоо нөгөө хичнээн анх гэрс өдрөө тавьсан ч гэсэн акрил модны нэгэндээ шингэсээр байгаа дахиад жоохон автгаалчлаа тэгэхээр дэглээ нэж хэцгээе. За одоо гоо байдлаар ингээд юм цагаан дээрээ шаар ягаан үүдээ нэмээд гэтлээ нэцгээ. Шууд нөгөө хитрхи цайвар өнгө тавьчингууд яадаг үлээ нөгөө хайшлаа нацсан шиг юу гэдэг болохоор сайн. Тэгэхээр энэ хуч өнгөтэй гоё. Басгаж агаад за одоо ингээд гэрээс өдрөө ингээд жоохон нэмэхээр гоё цайвар гээд болж байгаа. За энэ хэсэг маань юу болцсон байна? Энэ 90 хэсгийг нь багш ингээд хаснаа. Энэ артлын фоныг нь янзлж явахдаа хасчихъя. За одоо ингээд яг эмэгтэйгийнхаа наан хавьдж байгаа хэсгүүдийг гэрлээ нэмэхээр гоё харагдаж байгаа. За нойтон байгаа дээр нь голоор төвшөө ингээд гоё цайруулаад өгч. За одоо ингээд эмэгтэй маань аягүй гоё тодроод ирж байгааз эрэгтэйгийнхаа бас зарим тодруулах юм тодруулцгаая.
Тэр нүдэн дээр баг зэргийн тэн тавьж үзэх. Энэ арьсныхаа сүүдэр хэсгийнх нь юм яагаас ингээд өгөх юм бол бас их гоё. Улаан уруулыг өшөөнийг гол хэсгээс нь зариулж. Цахилгаан улаан урул. Окей. Эмгийн зурхаас марцчих. Бүгдээрээ одоо нэг хар өнгөлөөгөө бирээд ирэхээс өмнө намайг байгаа цайвруудаа бүгдийг хийгээд. Энийг нэрээ мөн зарим хэсэгт нь ингээд гоё. Цагаан өнгө гэх юм бол манд бодтой болчихно. За энийг хэлсэн байдаг. За одоо бүгдээрээ энэ нэг эргэжтэйгийнхаа зах ханцооны хэсэг дээр нь өнөг цэцэг зурж исэн арга байдлаар адилхан ингээд гоё цайврагдаад байх хэрэгтэй үзүүр хэсгээс. Гинүүхэн хэсэгт маань нэрүү маань их юугаар харагдаад ингээд хасаад өгөх юм бол гайг болж байгаа. Төгсөө нэг бас орлогдох. Ингээд зурж исэн ч манай энэ гар маань юу харагдаад байгаа юм бэ шууд ингээд гарчээ. За ингээд ихэл маань хараа ингээд ийм амархан харагддаг. За тэгмүүд энэ нураас гэж яг байгаад тэгэхээр нөгөө анхны саарлан гурав сайхан дээрээс нь яваад өгөх хэрэгтэй. Ингээд өнөөдөр бүгдээ хичээлээ дуусгацгаая. Бүгдээрээ 4-6 хэцүү байвал багшаас асуугаарай баяр таа.